За бүгдээрээ сайн байцгаана уу? За одоо бүгдээрээ вебсайтад өөрийн гэсэн маягтыг хийгээд маягт гэдэг маань олон оролтын талбаруудыг нэг зорилготой өгөгдөл авахын тулд одоо хамтдаа бүгдээрээ байгаа тэр бүх холбоодыг одоо баталгаажуулж авдаг хэсэг байгаа. За энэний талаар бүгдээр одоо онл үзсэн байгаа лекц. За гэхдээ лекцийн үед бол яг асуултанд бүгдийн шууд гурлын зөв хариулсан. Гэхдээ юу яаж чадаагүй. Сайн бол ойлголтуудыг бол барьж авч чадаагүй. Форумтай ажиллахдаа өгөгдлийг ажиллах тэгээд буруу ярьсан шин юу юм бэ? Өгөгдөл татах болон memorization буюу санах байдлаа ажиллах гэсэн байгаа. Энийг бол тэр лекцийн үзсэн мөртлөө сайн ойлголтуудыг бол яг авч чадаагүй. Тэр нь лекц онол жоохон тийм гэдэг те. За тэгээд бүгд одоо нэг юм семинар дээр баталж авцгаая. Өнөөдрийн сэдэв болохоор build a shopping list гэж байна. Дэлгүүр хэсэгт тийм юм бодлож авах нэг жагсаалт гаргадаг. Нэг жижиг ап бахны за бүгдээр эхэлцгээе. Цагаа бодоод. The search for an item гэж. За тэгвэл анана олол энэ. Зүг. За би ингээд авах зүйлсүүд байгаа жигсаагаар бичих юм байна. Дэлгүүр явахдаа ингээд авах зүйлсүүдээ ингээд жигсаагаар бичдэг штэ тий. Тэнгүүтээ дэлгүүрт ингээд явж байгаад тэр зүйлсүүдээ авсан гэдэг. Тэр Google Keep шиг тий. Ингэж авсан зүйлсүүдээ ингээд дараад чагтлаад ийм зүйлийг бол ингээд хийж болох юм. За энэ манай ингээд хайлт хэсэг нь өмнө хийжсэн хайлт хэсгийг бол ашиглаад энийг бол хийж болно. Нэг онцлог нь хайлтын бүх утгууд харуулах юм байна. Өмнө гэсэн бас харуулж ирсэн нэг ямар ч хайлт хэсгүүд хийцэн. Тэгээ бас яг юм жимсний салгаад хайгаад саяны шиг ингээд динамик хайдаг гаргацсан. За яг ийм хийх юм аа шүү. За use memo, use callback hook-ийг ашиглана гэж. Маш хүн тооцоололттой ингээд хөгжөлтөө гэж. За HTML CSS нь бол тэр бэлдээд өгсөн байгаа гэдэг чинь. CSS нь за ингээд нэг 82 мөр CSS байна шүү. За хамгийн ихний ажил нэг манай ажил чинь return гэдэг тийм. За empty parentheses гэнэ. За hi mark. Hi. За би энэний өмнө нэг daily code challenge гэдгийг хийсэн гэсэн. Тэгээд аюу олон удаа тэрийг ингээд submit хийгээд орцсон байсан болохоор тэрийг тоолж байгаа байдлаар энэ сурчлагаа энэ хандвийн юу гарч байгаа шиг постэр нь гарч байгаа шиг байна. За энэ нараа ингээд инглээр энэ дээр таамаглаагүй юм гарцлаа шүү гэдэг нэг үлээ. За одоо яг дивийг гаргах юм байна. За демо класс нь контейнер хамгийн том агуулга гэж байна. За div дотроо
Nest гэхээр дотор нь өөрлөх гэсэн үг. Did болгож бичих гэсэн үг аа. За юу хийх вэ гэхээр h1 байх юм байна. За гарцэг байна. Хамгийн том гарцэг. Хамаг бүдүүн гарцэгтэй. За маань shopping list байх нэ. За түүний доор гэж юм did дотор нь хоёр юмыг бол did байдлаар бичих юм. Тэр нь нэг нөгөөд нь form юм байна. Form. За one for the Genesis book. За Genesis-ийн номны нэг нь чийшүүл гэж. За одоо форм дотор бичиж байгаа бол label байх гэж байна. За энэ бол яг нэг стандартаар бичиглэл гэж байгаа хэвчээ формыг. Label. За label-ийн text search for an item. HTML for гээд attribute байх хэвээр тэр нь search гэдэг. За энд угаасаа буруу бичсэн байна. Яа. За label-ийнхаа доор нь import байна. Type. За type нэг юм байна гэж бодоод ID нь бас нэг юм байна гэж бодоод. Гэхдээ яг ID-г бол search гэж авчиж болж байна. За гараад ирлээ тий. Search байхгүй бол энэ search байвал юм байна. За placeholder байх юм байна. Placeholder бол юу x ашиглаж өгдөг. Энэ дээр юу бичих юм бэ гэдэг юм. Input дотор нь бүдгээр хэлээд өгчдөг. Энэ дээр search. За бас area desk repeat by гэдэг attribute байх нь тэр нь search desk гэдэг зүйл байх нэ. За хамгийн сүүлд нь элемент оруулах юм байна. P оруулна. За text нь type to filter list log гэж таад. За тэнгуүтэй ID search description. За энэ нь болохоор
лекц уншигчид нэмэлт контекстыг багтаанаа л гэсэн. За форм элемент нь за манай форм дотор нь input байх ёстой. Type болон editor гэсэн. За гэх энэ дэр одоо тэгвэл typing search гэдэг байдаг чинь. За input нь placeholderтэй байх ёстой. Placeholder нь байх ёстой. Described by described by search description. Дандаа syntax ярьж сайн болчихсон. За одоо ингээд апын үндсэн бүтцтэй бүгдээр болоод авчлаа. Одоо зарим нэг зүйлсийг нэмцгээе гэж байна. За функционал болгоё л гэж. За энд болохоор бүр компонентээс дээшээ одоо функц бичиж байна. За энд нэг item sensors байна. Энд нь болохоор const гэдэг. Const items and it will be array and these names and is not shouldn't there. Okay. За нэг бүгдээ арай хурдан гэдэг үгнээс энэ дээр тавингуудаа хэвчсэн за нэг юм хатуулчих. Ингэсэн. Тэгээд тэгээд бүгд энэ байна гэх. Эсвэл авах гэж шүү. Эсвэл энэ яа гол энд ингээд хөвсөгч бүр объект шийдвэх модуль юм шиг data type юм шиг ингээд харагдаад байгаа. Энэ string болох хэрэгтэй. Хөвсөг зарлах хэрэгтэй гэж байна. Дээр const age set age гэдэг хэлхийдэн шиг цолоо бичиж чадийг өөрчилчихье. За энэ юм шүү. Query юм байна. Тэгэхээр
query гэж таарна. За нийслэлээ болохоор тестрийн авах юм байна. Энэ дээр тань олдоо тулгарна. За бүгд за бид бүхнийг энэ юу нэр өдөрсөн байна. Намайг одоо энэ input attribute дотор авчаад тавьсан байна. Focus-ыг мөн за value гэж байх юм шиг value гэж байх юм байна. Value гэж байх юм байна. Тэр нь манай query байх юм байна. Query за яа уул нь бол бүгдээрээ fetch data тэгээд fetch data memoization гэсэн setting scenario хийж байгаа. Гэхдээ яг ингээд scenario ажиллахад бол амар гоё юм мэдгүй хүнд зааж байгаа юм шиг юу бичсэн байна. гэж хийж болохоор за on change байх юм байна. За anonymous функц байна гэж байна шүү. Anonymous байна гэж байна. За энийг за ямар нэг юмд багцлах хэрэгтэй болов гэж бодож байна. За event down тэгээд энэ дотор set query event-ийнхаа target-ийн хөлөөр байна. За юуц ингэ бичээд үзээ өгдөө. Яаж wrapping-с за wrapping-с нь хүчтэй болчлоо. Одоо харцгаая. За энэ дээр яг энэ чигээр нь болсон байна. Миний бичиж байгааг одоо ерөөсөө засаагүй байна. Тэгсэн дээр тэ. За энэ бол компонент дотор энэ filtered items заллаад за окей items-ийг бүгдээрээ filter юм шиг filter. За бас нэг anonymous функц юм байна. За фильтр бол мэдээж item-ыг авах ёстой уусаа. За энэ дээр нь л return item юм байна. Return item биш. Нэмс ингэж бичиж болно. За одоохондоо одоо юу ч шүүгээгүй байгаа үед filtered items-ыг items-д матчлах хэрэгтэй гэж. За эхлээд нэг UL байх хэрэгтэй юм байна. За P-ийн доороос явж байгаа юм шиг тэр эндээс UL байна. UL байна. За энэ key байна. Key байна.
За тэгтээ энэ лиг гаргахын тулд нөгөө юу байх шаардлагатай л да. Ингээд айтом байх шаардлагатай. Тэгээд энийг фильтрцэн нөгөө мапууд байх шаардлагатай. Гэхдээ бүгдээрээ filtered items гэдэг хэсэгч байгаа бол бүгдээрээ шууд энийг л тавьсан тохиолдолтой. За гараад ирж байгаа. Гэхдээ маш муухай гарч байна. Маш муухай гарч байна. Тийм учраас filtered items за юм байна. Тэгэхээр апплод энийг маплах юм байна. За map мэдээж хэрэг item байна. Item болох юм бол return гэхдээ нэг юм ли дотор item л та. За яг алдаагаа байна. Item бол тодорхойлогддог байгаа гэж. Item тодорхойлогддог байгаа гэдэг нь бүгдээ алдаа хий. Юу ээлтэй байх хэрэгтэй гэдэг маань тооцогдохгүй шүү дээ. Anonymous байх хэрэгтэй гэдэг нь тэгэхээр тэр ингэж ойлгох байна. Ингэж ойлгох байна. Ийм байх болчихсон. Тэгэх юм бол item тодорхойлогддог байна. За одоо гарч штэ. Одоо гарч байна. Нэргүй функцд ингэж л ажилламаар юм. Тэгтээ хат item аваад map болгоод map-ын юу ч авахгүй. За тэгвэл ингэж контрол
Тэгэхээр яаж гарч ийнэ нэ? Ли. Ял нас энэ өөргөө бүсдгээд л та. Энэ өөргөө хөцөлтэй. Энэ л болохгүй байгаад байгаа юм. Тийм. Зөв шүү дээ. Нийлэн болохгүй. За. Солих чагаад үзье автер. Солих чаад үзье. Яа, энийг юу яатсан юм? Хаалтан байсан. Тэгээд ಈ програм юу байна тийм. Програм юу байна? Жора хий дуусталсан. Энд гарцсан байна. За нэг л жижигхэн хурал та хэлтүүд айтмс. За би string interpolation хийсэн маань л алдаа болчиход байна л да. За тэгвэл шүү дээ ингэ болчих. Тэснэ. За яг тэр нь тэгж бичих юм байна шүү. Тийм дээ шүү. За юу консолоор бол key байх хэрэгтэй гэдэг яриад байна. За энэ хичээлүүд нөгөө өмнө бэлтгэжсэнээр байгууллаар онол нь бас самттай тайлбарлах гэсэн онлоод автаад. За лидэ бүгд юу үгүй гэдэг юм. Key гэж юм. Key гэсэн ер нь хвчлэн юу л гэдэг чинь item л гэдэг чинь. За одоо нэг автоматар хайдаг байгаа яа л гэдэг. Код зүйж юм. Case sensitive байх хэрэгтэй. App гэвэл энэ хоёр гарч ирэх хэрэгтэй. Жижиг үсгээр алгаад app болно. За эхлээд фильтр дотоо. За энийг хөрвүүлээ л гэж. Үсээ дамжиж юм харагдчихад болоо. Гэс. Protocol fast. За энэ бүгдээрээ өмнөх өндөр хийсэн болохоор хурдтай явъя гэж бодож байна. Тэнгүүтээ жижиг болгоход тавьсан байгаа. Энэ нь энийг бүгдээрээ includes item includes item. Яг зөв query л авалсан байх хэрэгтэй байхгүй. За ийм байвал
За query-г бүгдээр бас lower case болох хэрэгтэй. So case за ажиллаж байна. За найлээд бодлож авсан зүйлсүүдээ дарах үл одоо их юм байна. За өөр нэг төлөвийн авсагч хэрэгтэй гэж байна. Const selected items select items set selected items use state selected item array. За тэгэл арай л опшлол явах юм байна да. Den функцлайн байна тоо item item parameter тэгээд set selected items dot bingo element дээр input байна. Input in type тэнцүү checkbox за тэгээд unchanging label за юу цаад за энд нь нэргүй функц дамжуулаад өгөөрэй гэж.
За сонгогдсон зүйл өмнөх утгыг бол ама гэж. За тэгэнгүүтээ нэргүй функц дээр include ашиглаж байна. Тэгэхээр preview-га includes items. За энийг ингээд зүгээр ингэж үзэхийн оронд гурвалсан оператор үйлдэлээр нэг яаж нөхцөлтэйгээр яаж. За эндээс ч угаасаа нэг true false утга задарчин. Аль тохиолдолд нь нулыг хуцаа яаж нулыг хуцаа чинь. За өнөө үед нь true condition filter David remove хана тий. За тэгвэл шүү дээ. Prep дээрээ filter хийсэн байна. За минус байх юм байна. Нэг гүхэн тэнгүүд наяг аав. Not strictly equal to item. Тань хийцгүй байгаа юмнуудыг л харчихсан. За бүгдээр юу харъя? Хичээл юм. Нэг санаар агуулт болохоор яагаад тэгэхээр 30 хэдий байсан. 30 хэдий байсан. 30 юм байсан. Бичлэгийг бүгдээ тасалж таараад байна. За тэгээ үзье. За хутлаа утгад нь spread operator ашиглана. Хэмээ preview болно. За инглижийн preview тэгээд за тэгэх юм бол энэ selected items руу item нэмэн болно л гэж. За 70 байдлаар буцаацсан. Өтө буцаацсан байгаа гэж байна.
алт байдлаар тооцоодсон байна. За бүгдээ хичээлээ таслаад тэгээд дараа нь үргэлжлүүлээд орё.